Бид асуулт, хариулт, комментын донд амьдардаг. Амьдрал тэр чигээр асуулт, хариулт, коммент. Би нэг асуулт асууя. Есүс гэж хэн бэ? Бидний аврагч. Есүс гэж хэн бэ? Аврагч болох. Гадуур хүмүүс юу гэж ярих юм? Илия гэж юм. Мэдээж Есүс бол аврагч. Тэрээр бол гайхамшигт зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, энхийн жанав. Судар түүний алдар, түүний цол, түүний нэрс байдаг. Бид бүгдээрээ хэн нэгэн киноодыг, дуучныг мэддэг. Тэгээд ардын жүжигчин үү, гавьяато, стаю гэдгийг мэддэг тийм. Эсвэл ямар нэгэн байдлаар цагдаагийн дэд хурандаа хошууч гэдгийг мэддэг. Тэр бол цол хэрэгэм. Гэхдээ тэр үнийг киноод дуучин эсвэл хурандаа цолтойг нь бид мэдлээгээд тэр хүнийг сайн таньдаг гэсэн үг мөн үү? Тэр хүнд бид итгэж болох уу? Би яг одоо танаас чин хүнийг асууж байна. Та хувь хүнийхээ хувьд Есүсийг хэн гэж боддог вэ? Маш танил асуулт байна. Яг гэвэл олон жилийн өмнө Есүс Христийн дагалдагч нараас Есүст өөрөө асууж байсан тийм. Намайг хүмүүс ингэж яах юм? Тэгэл янз бүрээр хариулсан тийм. Гэхдээ Есүс тэр сонирн биш байсан. Харин яг өөрийнхнөөс дагалдагч нараас та нар намайг ингэж боддог вэ гэж асуусан. Өнөөдөр энэ асуултыг эзэн бас танаас асууж байна. Та Есүсийг өөрөө хэн гэж боддог юм бэ? Гэтэл Петр хариулдаг тийм. Юу гэж хариулдаг вэ? Та бол Христ, амьд Бурхны хүн гэж хариулдаг. Энэ бол Матай номын 16-гийн 13-аас 17 дээр гарч байгаа үйл явдал. Гэтэл Есүс тэрийг сонсоод өнгөрөөгүй. Ягаад ч мэдэхгүй Петр тандаад Петрээ хэрэг Бурхан чамд илчлээгүй бол чи намайг Христ амьд Бурхны хүү гэж хэлж чадахгүй байсан гэж тайлбарладаг. Бидний итгэдэг Бурхан бол өөрийгөө илчилдэг Бурхан юм аа. Хэрэг бүтээгч өөрийгөө илчлээгүй бол бид түүнийг мэдэхгүй байсан. Бид нар Еврей номны 1-р бүлгийн 1-2-ыг унших юм бол эзэн маш олон арга замаар өөрийгөө илчилдэг гэж тэмдэглэгдсэн байдаг. Бурхан өөрийгөө хэрхэн илчилдгийн бас нэг жишээ бол Илчилт номны 1-ийн 1-2 дээр гарч байгаа. Би ишлүүдийг уншаа авъя. Есүс бол 12 шавьтай байсан. Матай номны 12 дээр гарч байгаа. Тэгээд тэр 12 шавийг бол Есүс өөртөө цог байлгах шалтгаан байсан. Тэдгээр хүмүүс бол азтай, ерөөлтэй. Яг бол 3.5 жил бүтээгчтэйгээ хамт байсан шүү дээ. Амен биш гэж үү? Хамтдаа алгасан, хамтдаа гүйсэн, хамтдаа унтсан, хамтдаа хоололсон. Бүр хамтдаа шуургыг хүртэл сөрсөн. Зовлон дунд хамт байсан. Баяр жаргалаа хуваалцсан. Тэд Есүсийг хажууд нь байхдаа сонсож, харж, хүрч мэдэрч байсан. Хажуу нь Үлс номны 4:20 дээр хэлэхдээ бид өөрсдийнхөө сонсож харснаа хуваалцахгүй байж яаж чадах юм бэ гэж шүүхийн өмнө Петр яа хоёр тунхаглаж байсан. Харин та ингэж хэлж чадах уу? Тиймээс Петрт Есүс хэн гэдг нь илчлэгдсэн. Түүний дагалдагч нар Есүстэй хамт байсан учраас. Бурхан эцэг өөрийнхөө хүүг Есүс Христийн дагалдагч нар болон түүнийг сонирхон ирсэн хүн болгонд хөв бүрд нь илчилж байсан. Зөвхөн 12 дагалдагчид илчлэгдээгүй. Матай номны 3:17 дээр маш тодорхой хэлсэн тийм. Таалал минь түүнд байдаг. Тэр бол миний хайрт хүү юм а гэж тийм үү? Эзэн Тэнгэрээс илчлээгүй гэж юу? Харин та үнэхээр Тэнгэрээс таалал минь чамд байдаг шүү. Чи миний хайрт хүү охин гэж хэлхийг сонссон уу? Би бол сонссон байхаа гэж бодож байна.
Амен. Харин бид жоохон анзаарахгүй сэрэмжгүй байсан баг. Тэгээ өнгөрүүлсэн баг. Заримдаа би ингээд Нарутогийн Google-тэй киногоо үзээ сууж байгаад манай ихнэр намайг 2-3 удаа дуудсан байдаг л да. Би үнээр сонсоог өнгөрсөн байдаг. Наруто бүр ингээд нэвт орцсон. Үйлчгүүлж сууж байдаг. Тэгээд манай ихнэр намайг 2-3 удаа дуудсан байдаг. Би тэгээ нэр чинь дуудсан юм гээд ингээд уурлаад байдаг. Чи өстө хүн сонсдог байл. Яг тийм маягаар бид нар бас эзний бидэнд шивний хэлэх үгийг түүний илчлэлтүүдийг өнгөрүүлж яадаг. Нөгөө талаараа бас энэ бол бас харамсмаар зүйл шүү. Ингээд бодоод үзэхээр Бурхны илчлэлтийг хүлээж авахд бидэнд ер нь саад болж байгаа маш олон хүчин зүйл байна. Одоо 2000 жилийн өмнө амьдарч байсан хүний нийгэм өнөөдрийн нийгэм хоёр газар тэнгэр шиг ялгаатай байна. Энэ газар тэнгэр шиг ялгааг бол бас би өөрөө биеэрээ үзлээ шүү дээ. Утас гэдэг чинь нэг юм шонгийн модноор холбогдсон юм электрон утасаар холбогдож ярьдаг зүйл юм байна шүү дээ. Эсвэл ингээд нэг төв шуудан дээр очиод тэгээд 2-3 үед дамжлагт дамжиж хол байгаа хүнтэйгээ холбогддог байсан. Харин өнөөдөр яг утас юм болчих ингэж тухайн үед бол би төсөөлөг. Бид нэр маш их бидний анхаарлыг, сонирхлыг татсан те биднийг дурлуулсан тийм их одоо сонирхолтой зүйлсээр дүүрэн хөгжил дэвшилтэй цаг үед амьдарч байна. Нөгөө талаараа энэ нийгэм маань бидэнд гор болоод байна. Бурхны илчлэлтийг хүлээж авахд бидэнд ажил маань, сонирхол маань, хорт зуршил, зугаа цэнгэл, нөгөө нохоо морьт, нөгөө ядын загс, нөгөө PUBG юу ч байдаг те. Тэгээд найз нөхөд маань хүртэл бас энэ хөгжил дэвшил, бас эмгтэй хүн, бас эрэгтэй хүн бидэнд Бурхны илчлэлтийг хүлээж авахд маш их садаа болж байна. Нэг дэлгэнгүй ярих шаардлага байхгүй та нар бүгдээрээ ойлгож байгаа хаа. Харин миний саний дурдсан зүйлс бол энэ ачаа дарамт байхгүй юу? Би дэндүү ачааг нуруунд дээр үүрээд авчихна. Тэгэд гол нь энэ их ачаа дарамт маань бидний амьдралд асуудал үүсгэж байгаа. Бидний сэтгэл хийгээд биед маань асуудал үүсгэж байгаа. Зовоогоод ийм ачаа дарамтыг бид үүрээд, чирээд, тэгээд нөхөрлөөд явах хэрэгцээ шаардлага бол байхгүй. Бидэнд ашиггүй гэсэн. Тэм учраас би өнөөдөр энэ цугулсан ах дүүсийг энэ хэрэггүй зүйлсийг тайлаад газар орхиод үлдээх цаг болсон гэж хэлмээр байна. Амен. Матай номны 4-р бүлэг дээр Иесус Христ 4:19 дээр бол өөрийнхөө дагагч нарт намайг даг гэж хэлсэн байдаг. Бүгдээрээ мэдж байна. Иесус Христийг намайг даг гэж хэлэхэд тэр намайг даг гэдэг нь надтай хамт байгаа ч гэсэн үг. Тэм учраас 3.5 жил хамт байсан. Түрүүнд би дурдсан. Тэгээд намайг даг гэж хэлэхэд тэдгээр хүмүүс нөгөө ачаагаа орхисон байхгүй юу? Яг Бурхны илчлэлтийг хүлээж авахд те Бурханд үйлчлэхэд нэг магтан донд үйлчлэхэд хандив үйлчлэл нэг аваа явчихад те яг садаа болоод байсан тэр зүйлсээ орхисон. Тэгээ орхиод Есүсийг дагаа явсан. Тэгээ би өнөөдөр та бүгдийг Есүс Христ танд хэлж шít. Намайг даг. Тэгээ хэрэггүй тэр ачаануудаа орхио гэж хэлж байна. Тэгээ бүгд хамтдаа бохицгоё. Амен. Аав гэдэг хүн бол үр хүүхдийнхаа баатар нь байдаг. Ээж ч гэсэн баатар. Би нэг бус удаа ээжигээ олон нийтийн телевизээр миний ээж бол миний баатараа гэж алдаршуулж байсан. Яагаад гэвэл ээж маань зовлонд нуграагүй, хуграагүй үр хүүхдүүдийнхаа миний төлөө хадшиг зогсож чадсан учраас тэр. Тэрийг би гол нь ингээд харсан байхгүй. Хараад тэгээд баатар болсон. Тэгээ баатар хүн гэж яг хин юм бэ? Яагаад тэр цолыг олон ард түмнээс аваад байгаа юм бэ? Баатар хүн гэдэг бол зөв шударгын төлөө, үнний төлөө өөрийнхөө амийг золиослдог юм байна. Тийм л учраас тэр хүнийг баатар гэж цоллоод байгаа юм. Тэгээ би өнөөдөр энэ дагаа хүмүүсийн бүгднийг баатар болоосаа гэж хүсэж байна.
Гэхдээ шалтгааны тун удахгүй ойлгох баг. Миний бас нэг одоо жанжин шугам тэргүүн баатар бол Есүс Христ. Ягаад гэвэл тэр бүх хүн төрлөختний төлөө өөрийнхөө амийг золиослж чадсан баатар. Амен. Тэр баатар байхын жинхэнэ үлгэр дөөрэлэл. Содод дээр сайн хончин 99 хоноо орхиод алдагдсан нэг хоныг хараас явдаг тийм үү? Хэрвээ анинд дуртай хүмүүс бол аним Google-ийн кинон дээр баатар нь яадаг вүлээ бүр нэг хүүний төлөө ч амиа золиосдог тийм биз дээ. Тэр анимын цаад санаа нь тийм л үү. Тэгвэл Есүс Христ бол жинхэнэ бодит баатар. Аним бол зүгээр л юу вэ? Хийсэл зохиол шүү. Харин Есүс л үнэхээр 99 оноо орхиод алдагдсан нэг хоныг хараач гэсэн амиа золиослон үхлийн харанхуй өндөгөрч гэсэн тулаад очиж аварч чадсан чадах баатар. Амен. Тэгвэл ч бүгдээр хамтдаа Есүс Христийн баатрын зүсгэлтэй болъё гэж шийдцгээе. Амен. Би бас таныг өнөөдөр тийм шийдвэр гаргаасаа гэж уул нь дотроо их хүсэж байна. Тэгээд эзний ариун сүнс яг одоо ажиллаж байгаа хаа гэж найдаж байна. Амен. Тэгээд бүгдээр болвол нэг ижил шийдвэр гаргасан хүмүүс. Есүс Христээс суралцъя гэдэг. Тэгээд Есүс Христээс суралцъя гэдэг шийдвэр нь бидэнд нэг нэр томьёо өгж байгаа. Бид түүний шав, түүний дагалдагч нар болчихж байгаа. Суралцъя гэж шийдснээр. Тэгээд бүгдээрээ Есүсийн зүрх сэтгэлээс илүүтэй суралцах хэрэгтэй. Яг гэвэл Есүс Христ Матай номны 11:29 дээр надаас суралцаарай гэж өөрөө хэлсэн юм аа. Загсан юм аа. Бид түүний захиасыг л биелүүлэх ёстой. Яг гэвэл бид түүний хэм бэлээ дагалдагч нар, түүний шав нар. Мөн Филиппон номны 4:9 дээр бол нэг чухал зүйлийг хүндсэн сурсан зүйлээ ажил хэрэг болгоорой гэж хэлсэн байна. Филиппон номны 4:9. Тэгэхээр ажил хэрэг болгох нь өнөөдрийн яг бидний энэ цаг үед бол бас тулгамдаад байгаа бэрхшээл болчиход байна. Орхигдоод байгаа асуудал болчиход байна. Энэ бүр асуудал болчиход байна. Библиэд дүрэн зааварчилгаа, зөвлөгөө, тушаал, хууль байгаа. Бид ингээд тодорхой хэмжээнд сонсдог, уншдаг. Гэхдээ түүнийг ажил хэрэг болгоод яг ингэ хэрэгжүүлэх дээрээ жоохон хойрог байгаа. Яков номны 1:25 дээр хэлсэн шүү дээ, тийм. Яков номны 1:25 дээр бол зүгээр нэг сонсогч биш тийм, хэрэгжүүлэгч байгаарай гэдэг ингээд санаадаа хэлсэн байна. Гэтэл тэр үгийг ингээд заримдаа л да ингээд энэ чихээр оруулаад нөгөө чихээрээ гаргачаад байдаг бид нэр. Гэхдээ чухал гэдэг тэр одоо бодол бол ариун сүнс байгаа учраас хязгаарч мартагддаг тийм ээ. Амен. Тэгвэл ч ариун сүнсний талархыг бидэнд үргэлж эзний үгийг сануулж байдаг. Эфес номны 5:8 дээр бас Ором номны 5:19-ийг харах юм бол бидний анхны өвгцөг Адам Бурхан дуулуургүй байснараа хүн төрлөختний амьдралд хүн төрлөختний зүрх сэтгэл гэр нүглийг орохыг зөвшөөрж үе талыг нээсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр нэг хүний дуулуургүй байдлаас гэмн орж исэн бол дахиад нэг хүний дуулууртай байдлаас тэр гэмийн асуудал нь шийдэгдсэн тухай нэшлэлтэй гарч байгаа. Тэр гэмийн асуудлыг шийдсэн дуулууртай байсан тэр нэгэн бол хэн бэ? Есүс. Амен гэж үү? Амен. Тэр бол Есүс. Есүс Христ гэмийн асуудлыг шийдсэн биш. Дуулууртай байснаар. Дуулууртай байдал гэдэг бол Есүс Христийн өөрийнх нь зан чанар байхгүй. Хүнээс зан чанарыг нь авна гэдэг бол тийм амар биш. Боломжтой бас биш баг. Нэгэн дэглэн болсон, нэгэн заншсан тэр зан чанар, суудсан зан чанар бол хэр баргийн одоо хоёрч өөрчлөгдөд хэцүү. Тэгвэл бүгдээр хамтдаа энийг давуу тал болгоод Есүс Христэд байгаа зан чанаруудыг нэг нэгээр нь өөрсдөө хамтдаа суулгая л да. Амен. Тэгээд өөрчлөгдөх одоо тийм амар биш юм бол сайн зан чанарууд суулгаад өөрчлөгдөхгүй байцгаая. Амен. Тэгээд хамтдаа эзэн бурхан дуулууртай тэр зан чанарыг Есүс Христийн амьдралыг судлаад түүний амнаас гарсан үгийг судлаад суралцъя гэж би уриалмаар байна. Яагаад би суралцъя гэж хэлсэн бэ гэхээр Есүс Христ өөрөө дуулууртай байхад суралцсан юм аа. Давууд Еврей номны 5:8-ыг үзэх юм бол Есүс Христ бас дуулууртай байдал суралцсан. Есүс суралцж байгаа юм бол бид бүр илүү яах ёстой вэ? Хичээж суралцах хэрэгтэй хаа гэж бодож байна. Яг бол Есүс хэн бэлээ? Бас би та хэн бэлээ?
Нэгдүгээр Петр номны 3-20 дугаар ишлэлээр эзэн бурхныг их гайхалтайгаар хэлсэн байсан. Тэр нь бурхан хүмүүсийг дуулууртай болж өөрчлөгдөхийг тэд зан чанартай болохыг ингээд хүлээж идэг гэж хэлсэн. Тэгэд Новагийн үерийн үед эзэн тэр Новагийн барьсан онгоцны хаалгыг хаахгүй ингээд их удаа хүлээсэн. Бурхны мэдээг сонсоод дуулууртай дагаад ирэх хүмүүсийг эзэн дахиад нэгээр нэмэгдэх болов гэж хүлээж ирсэн. Тэгээд яасан бэ? Ирээгүй. Зөвхт Новагийн гэр бүл тэр хөлөгт орсон. Тэгээд тэр хаалга дахиж хизээж угаахгүйгээр хаагдсан түүх бидэнд байгаа. Энэ түүхийг бид мартаж болохгүй. Нэг л өдөр тэр боломжийг үт хаалга нэг мөр хаагдах бол. Тэрнээс өмнө боломж байгаа дээр бүгдээ ашиглацгаая. Танай бас дуулууртай байцгаая гэж уриалмаар байна. Би танаас дахиад нэг асуулт асууя. Та Есүст хайртай юу? Та Есүст хайртай юу? Та Есүст хайртай юу? Болон чангараад юм дээ. Зориг ороод ахчих шүү дээ. Тэгэхээр энэ их танил байгаа хэл та. Яг бол Иохан номны 21:15-17 дээр Есүс Христ би асуугаад байгаа юм биш үү дээ. Би копи хийж шүү дээ. Есүс Христ өөрийнхөө нэг шавнаас Петрээс чи надад хайртай юу гэж гурвууд асуусан. Асуудаг л үг. Өнөөдөр Есүс танаас асууж байна. Нараа дэлгөөнөө тийм содоо болрооч гэдэг юм. Чи надад хайртай юу гэж асууж байна шүү дээ. Тэгээ гурав удаа асуухад Петр хариулсан билүү? Хариулаагүй юу? Петрээ чи хайртай юу гурав дахь асуухад Петр хариуллаа. Хариулж зөрөглөөгүй. Яагаад Петрээс Есүс чи надад хайртай юу гэж асуусан юм бэ? Яагаад гэвэл энэ аюу том хариуцлага. Хайртай бол амиа зориулах хэрэгтэй болж байгаа. Би өөрийнхөө алга үрийнхээ төлөө амиа зориулж чадна. Пастор хүн болохоор тэр юм уу бурхны төлөө амиа зориулах хэрэг гарвал яах вэ гэж бодогддог л доо. Янз янзын түүх байдаг шүү дээ. Христ итгэгчнээ цовдлууд нас орсон, наслан бариулсан гэл тээ. Тэгэхээр нэгэн цаг үед бид нэр амьдарч ийн гэж одоо номлож байгаа. Тэгж тодорхойлж байгаа. Тэгээд итгэгчнээ хавчигдсан бас тамдагдана. Тэр үед би яах болоо? Тэр тамдлыг даваад гарч чадах уу боддог л доо. Зөв хэн нэг үнэ төлөө амиа өгч бодвол. Би бас таныг тэгж боддог байх гэж бодож байна. Тэгээд хайртай гэж хэлнэ гэдэг чинь тийм их одоо шууд хэлждэг зүйл биш байх юм шүү дээ. Үнэхээр хайртай бол амиа зориулж чадах хэмжээнд хайртай байх хэрэгтэй. Тэгжээж тэр жинхэнэ хайр байх бол. Есүс Христ бол өөрийнхөө хайрыг бидэнд нэг удаа төгс илчилсэн. Тэр нь хаана вэ? Загалмаа дээр. Тэр гараа автаа би танаас ийм их хайртай гэж илчилсэн. Тэгэд Есүс Христ Петрээс 3 удаа энэ асуултыг асуусны дараа ажиглалтаа Петр амьдралаа эцэст нь амиач хүртэл Есүс Христийн төлөө зориулсан байдаг. Амен. Тэгээ би бас таныг хариулаагүй бас готлохгүй яагаад гэвэл ирээдүйч гэсэн хариулаагүй. Гэтэ эцэст нь амьдралаа амиа зориулсан шүү дээ. Амен. Тэгээ таныг бас тэгж шийдвэр гаргах бах хэзээ нэг өдөр гэж бодож байна. Тэгээ яагаад тэр өдөр нь өнөөдөр байж болохгүй гэж. Есүс Христийн амьдралыг харахаар дэдүү төгсөлтөө алдаа мадаг байхгүй. Тэгээд ингээд бас ингээд өөртөө тусгаж авахад бас их ядрээтэй зарим хэцүү юм шиг санагддаг. Тэгээ яагаад юм бол гэж би бодсон. Тэгээд Иохан номны 6:38 дээр Есүс Христ эцгийнхээ хүслийг биелүүлэхээр энэ дэлхий дээр би ирсэн гэж хэлсэн байсан. Түнд зориг байсан. Тэр зорилгынхаа төлөө одоо зорж байсан хүн байх нь шүү дээ. Амьдарч байсан. Библийн судалдаар бол өөрийнхөө амийг зориулсан олон хүмүүс байдаг. Есүс Христийн нэрээс болж хамгийн анх амиа алдсан бол Стефан гэдэг хүн байсан. Тэгээ Стефан гэдэг хүн бол миний сэтгэлийн баатар байсан. Тэгээд баатар байдаг. Есүс Христ шиг залбирал хийсэн миний мэдхийн одоо ганц хүн байдаг. Тэр нь Стефан байна. Өвдөс өгдөөд чулуу шидүүлж амиа алдаж байхдаа энэ хүмүүсийг уучлаач гэж залбирч байсан. Харин тэгэхэд Есүс сэтгэл нь хөдлөөд
хаан сэнтэнээс ингээ босоод зогсож байсан гэж содор тэмдэглэсэн байдаг шүү дээ. Стефаныг хараад. Тэгээ би тэр түүхийг уншихаараа яг тийм төгсгөлийг амьдралдаа хиймээр байв. Яг эзний төлөө Бурхныг босдлон тийм ингээд олцтлон тэгж амьдралаа дуусгах санаад байна. Тэгээ тийм нэг бодлыг тэлсэн зорилгыг бидний дунд байсан найзаагаа мэднэ. Тэгж ялж чадсан. Тэр бол отгоноо. Тэгээ би сонсохдоо найз минь яг амьсгал хураахаа өмнө тэр орон дээр хөвтөж явахдаа бүх хүчээ шавхаад тэгээ гайхамшигт хайр гэдэг дуу нэг их л гоё дуулсан гэж хэлж байгаа. Эхнэр нь их гоё дуулсан. Бүх хүчээ шавхаад би одоо тэгж дуулж чадахгүй байхгүй ятгаан шиг. Яг тэр цаг үз шиг. Тэгээд гайхамшигт хайр гэдэг дуугаа дуулаад тэгээ удалгүй бол амьсгал хураасан баг. Отгоноо чадчихгаа. Би дэваажин доцоор хэлэн чи стон нэрэ чадцсан шүү зөв байна гэлтэй. Тэгээ найз нь чадах гэж хичээсэн. Гэхдээ бассангүй гэж хэлмээр байгаа. Би ч гэсэн чадсан л гэж хэлмээр. Тэгээ таныг бас тэгж хэлээсэй гэж үзэж байна. Амин. Тэгээ бүгдээрээ хамтдаа бас одоо байгаагаас илүү хичээж үзмээр надад санагдаад байгаа. Тэгээ би Паул Петрийн амьдралын нууцыг гадарлан тэгээд бас хайранд учир хийлдэ. Ягаад гэвэл энэ хоёр хүн бол уучлагдсан байгаа. Уучлагдсан. Тэгээд Иесусийн шавнараас Петр бол 3 удаа багшаасаа нүур буруулсан. Паул бол бүр одоо Иесус Христийг эсэргүүцчихсэн хүн байгаа. Тэгээд хоёулаа Иесустэй уулзаад өөрчлөгдсөн. Бас уучлагдсан. Тэгээд бол эцэст нь бидний итгэлийн баатар болсон байна. Тэгээд эзэн бол 1-р Иохан номын 1:9-дэр хэлэхдээ өгсөн бэхээр хэрэг бид бүгд гэмээ улаах юм бол тэрээр итгэмж зөв бөгөөд бидний нүглийг уучил бүхэл зөв босоод байдлаас биднийг юу вэ? Чөлөөлнө гэдээ ингээд хэлсэн байдаг. Тэр би бол Бурхны тэр одоо амлалтанд бол итгэж байна. Таны ч итгэсэй гэж уриалж байна. Амен. Тэр би түүнд хэлжсэн Есүс зориг байсан гэж. Би бүр Бурханд зориг байдаг гэж хэлмээр. Тэгээ Еврей номны 2 дугаар бүлгийн 10 дугаар ишлэгийг унших юм бол бидний аврагч эзэн Есүс бол авралыг зохиогч байгаа. Авралын төлөвлөгөөг зохиогч. Тэгэхээр Бурханд бол зориг байдаг. Тэр нь хүн төрлөختнийг гмийн боолчлолоос, гм нүглийн мөглөөс аврах зорилготой. Тэгэхээр эзэн бол яг л энэ зорилгынхаа төлөө Есүс Христийг илгээсэн. Түүний амьдрал яагаад төгс байгаагийн шалтгаан нь энэ зорилготой үнэн ч байсан. Тэр хизээч эцгийнхээ хүсэл энэ зорилгоос угаарч ницаагүй. Би бас энд маш олон сайн ээжүүд аавд байгаа гэж бодож байна. Та хүүхдээ нэг өнгө талхтай болгохын тулд хизээч буцахгүй ёстой. Тэ? Ямар ч зовлон мэгшээр туулсан, ямар ч гэсэн өөрөө жидэхгүй ганц ч талхарлаа гэж бодоход тэрийг хүүхдээ л өгнө. Тэхүү. Би бас тэгнэ ах гэж бодож байна. Бидний ч гэсэн тийм зориг байдаг. Тодорхой нэг ганц хоёр зориг байдаг. Есүс Христтэй зориг байсан. Тэр зорилгынхаа төлөө тэрээр бүхнийг хийсэн ба. Тэгээд зогсохгүй Бурхан тэр зорилгын дагуу хүмүүсийг дуудсан. Таныг дуудсан, намайг дуудсан. Орон номны 8:28 дээр эзэн хэлсэн байгаа тийм. Өдөр хамтдаа уншиж шинжлэе. Бурханыг хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг би мэднэ гэж хэлсэн. Амен. За тэгэхээр эзэн бол өөрийнхөө зорилгын төлөө хүмүүсийг дуудаж байна. Тэгээ хамт ажиллах санд тавьж байгаа юм. Хэрэг танд нэг 10 тэрбум долларын ашигтай санал гэрээ байгуулах ажлын санал те гэрээ байгууллагыг ороод ирвэл та яах вэ? Танаас гарах нь юу ч байхгүй. Мэдээж зэрэг болоод яг итгэж чадахгүй байх те та яг үнэхээр бодиттой болоод шууд л тгийл гэх байх л та. Тэгээ таны хамгийн сайн хийж чаддаг зүйлийг ашиглаад. Тэгвэл тэрнээс ч илүү ажлын саналыг эзэн тань тавьж байгаа. Тэгээ бүтээгч гэдэг чинь хэн билээ дээ? Есүс гэдэг чинь хэн билээ дээ? Түүний хүч хязгааргүй. Түүний дэваачингийн сан хөмрөг хизээч дундардаггүй. Тийм хүчтэй, тийм баян юм байна шүү. Тэгээ тэр Бурхан танд өнөөдөр хамтран ажиллах санал тавьж байна. Амен. Тэгээ би таныг ямар хариулт өгөхийг мэдэхгүй байна. Гэхдээ би энэ байгаа хүмүүсийн нүдийг харж байна. Шууд тэрийг гэж хэлэх гээд байгаа шиг байна. Тэг яг зүгээр Бурхан зориг байдаг, Бурхан хүмүүсийг дууддаг л да. Бидэнд саад болж байгаа нэг зүйл байна. Тэр нь залхуурал. Сургаал төгс номын 6-гийн 6-г уншаарай. Сургаал төгс 13-ийн 4, 19-ийн 15-ыг та бүгд уншаарай. Энд бол эзэн залхуурал гэдэг бол юунд хүргэдэг вэ гэдгийг маш тодорхой хэлсэн байна.
Залхуурал биднийг бол ингээд унтаа байдалд оруулдаг гэдэг ишлэл надад хамгийн их таалагдсан. Өнөөдөр бид нар яг үүндээ бас тодорхой хэмжээнд залхуурснаасаа болоод хагас дутуу ингээд сэргийг явж иж магадгүй. Жохон нойргүй те. Сургаалт 19-15 дээр хэлсэн байна. Тэгвэл залхуурал тодорхой хэмжээнд танд байгаа учраас та жохон хагас дутуу сэргийг явж байгаа шүү. Тэм учраас би таныг сэрээрээ гэж хэлмээр байна. Сэрхийн тулд яг хэвээр битгий залхуураарай гэж би бас захимаар байна. Амен. Тэгээд энэ залхуур гэдэг бол их том асуудал болоод байна. Тэгээд залхуурлаас болж бид нэр итгэлийн зарчимгүй болчиход байна. Сүнслэг дэглэмгүй болчиход байна. Өглөө болгон босоод бурханд яг тогтмол хувийн цаг гаргаад зүгээр залбирдаг биш. Яг Библийг уншдаг гişүүдээ байгаа гэж би бэлдэж байгаа. Гараа орохгүй. За байгаа амин баярлалаа. Яагаад би нэг асуусан гэхээр залхуурлаас бол биднэрт дэглэм байхгүй, зарчим байхгүй, итгэлийн өсөлт байхгүй, сүнслэг гайхамшиг байхгүй, үр жимс байхгүй, маш олон зүйл байхгүй. Сатан бол бид нарыг нөө хүүхдэд модон чихэр өгөөд хуурдаг шиг өөр олон амттай гой сонирхолтой юмар хуураад ингээд тушаад байлгаад бид мэдэхгүй байгаа шиг. Харин бид нар ариун сүнсний нөгөө нам гүм орчинд жихэн шивний хэлэхдээ дуу хоолой сонсоод яг содрыг бариад тавал өөрийгөө тушаатаа байгаагаа олж авах бол. Амен. Тэгээд би таныг юу гэж хэлмээр битгий залхуураарай. Ягаад гэвэл залхуур 1-р Тимот 5:12-13 дээр бидний дунд байгаа яг тэр олон одоо бидний зовоодаг бэрхшээлүүдийг үүсгэж байгаа. Тэр нь ховж бусдын хэрэгт оролцох тийм байдал бидний хүргэдэг. Тэгээд залхуурлаас болж хүмүүс анхны итгэлээ ингээд хойш тавиад байдаг. Нөгөө нэг итгэлийн галаа нэг баг асууж байсан. Гал байна уу гээл те. Тэгээд яг тэр нэг итгэлийн гал ингээд тодорхой хэмжээнд жоохон ингээд унтрах гэдэг. Тэр анхны итгэлээ залхуурлаас болж бид нэр хойш тавьдаг. Сүмд анх орж ирэхдээ хүн болгон Библийг сайн судалдаг те. Шабаттаа тогтмол хамгаалдаг. Цаг хугацаа өнгөрөнгүүд бид нар нэг жоохон алдагдаад байдаг шүү дээ. Шалтгаан нь юу байх нь? Залхуурлах нь. Тэгээд энэ асуудлаас бид нар гарах боломжтой гэдгийг би хэлмээр байна. Тэгээ яг зүгээр залхуураад яваад байвал нэг эвгүй юм болно. Тэрийг би уншаад явах Матай 25:26 дээр байна. Тэгээ эзэн болов хэлсэн чинь залхуу боолмон чигээр хэлсэн байна шүү дээ. Тэгээ яг Библиэлд бол бурхан хайрын бурхан ч гэсэн бурхан шодрог тийм ээ. Тийм учраас хэлэх юм хэлдэг. Тэгээд залхуу боолмон гэж хэлсэн байгаа. Тэгээ тэр хүн боол яаж байгаа вэ та нар өөрсдөө хувьдаа уншаарай. Тэгээ би бас та бүхний тийм үр дагаврыг хүсэхгүй байх гэж бодож байна. Яг бол үнэхээр та бүгд бол бас ухаантай. Бидний авч эзэн энэ дэлхий дээр ирэхэд хүмүүс харанхуйд амьдарч байсан. Хэрвээ та Иохан номны 3:18-аас 20 унших юм бол энийг ойлгох. Хүмүүс харанхуйд амьдарч байсан. Хүмүүс гэрэлд гарахыг хүсээгүй. Гэрэлд гарчвал ноон баригдчихсан гэд, гэм нүгэл нь харагдчихсан гэд, тэгээд гимээ нуугаад нөгөө муу муухайтайгаа ингээд харанхуй тийм сайхан газар мөн үү? Юу ч харагдахгүй. Юу ч чод мөргөж болно, ямар ч нөхөн дунж болно. Тэгээд дээр нь хүүтэн. Тийм өрөвдөлтөй амьдарч байсан. Тэгэд эзэн бол энэ дэлхий дээр ирээд нэгдүгээр бид 29 дээр хэлснээр хүмүүсийг гэрэл рүү дууцсан гэж хэлж байна. Би таныг аль хэдийн гэрэлд гараад ирчихсэн хүн гэж бодож байгаа. Харин яг одоо өнөөдөр та энд ирсэн шалтгаан нь өөр харанхууд яг өнөөдөр дагжинж зэрч ганцаардаж сууж байгаа тэр нэг хүний гэрэл рүү дуудахаар энд сууж байгаа гэж би бодож байна. Амен. Мэдээж хэрэг бид нар ингээд одоо хэдий гадаа настай гэгээтэй байгаа ч гэсэн гэрэл дотор алхахад бас бэрхшээлүүд тохиолдно тийм үү? Уул давах хэрэгтэй болно. Хашаа давах хэрэгтэй болно. Гэрэлтэй байсан ч бэрхшээлүүд байгаа. Тэгвэл би танд нэг зүйлийг хэлээд байна. Ах дүүсээ бидэнд сайн хончин бий. Амен. Сайн хончин бий. Тэр сайн хончин өхлийн харанхуй хөндөгөөс биднийг туулахад хамт байдаг. Тийм сайн хончин. Хэзээ ч биднийг орхидоггүй. Өргөж биднийг халамжлана, хамгаална, биднийг сэрээ, гой бөвөөж унтуулна, хоол юм халбагдаж өгнө. Үнэхээр сайн хончин. Амен гэж үү? Магадгүй бид гэрэлд гараад Бурхны саналыг хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулад хамтран ажиллаад түүний зорилгын дагуу төлөө амьдрахад амин чалт Христэлд орж болох юм.
Гэтэл Лук номны 9:24 дээр эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр амиа алдсан нэг нь олох болно гэж хэлсэн. Амиа биш гэж юу? Хэрв зөв шударгын төлөө, үнний төлөө та өөрийнхөө амийг золиослж чадах юм бол тэр амийг эзэн буцаагаад өгнө гэж шүү дээ. Амиа. Яагаад эзэн ингэж хэлсэн бэ? Учир нь Есүс би бол амьлалт ба амь мөн гэж Иохан номны 11:25 дээр хэлжээ. Амиа биш гэж юу? Бидний эзэн бол амьлалт ба амь мөн. Би өөрийнхөө итгэлийн амьдралыг төгсөхдөө Паул шиг хэлмээр санагдаад байдаг. Чадах үгүй мэдэхгүй байна. Зүгээр тэгж мөрөөд чинь, хүүхэд шиг мөрөөд чинь. Гинэн байгаа ах. Гэхдээ би ичихгүй. Ягаад хүүхэд ичихгүй аав ээжтэй мөрөөдлөө ярьдаг шүү дээ. Би цагдаа болмоор би эмч болмоор би ч гэсэн хүүхэд шиг л баймаар. 2 дугаар Тимот 4:7-8 дээр Паул яг юу ч хэлснийг бүгдээр хамтдаа уншаад тэгээд тусгацгаа. Паул хэлж байгаа. Одоо энэ бүгдээрээ өөрсдөө хэлж ин гэж бодъё. Хэлнэ гэж мөрөөдъё. Би сайн тэмцлээд тэмцсэн. Замаа дуусгасан. Итгэлээ сагсан. Урдмын зөв байдлын тэтэм надад зэхэгдсэн байна. Зөвхт шүүгч эзэн намайг тэр өдөр зөвхөн намайгч биш. Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түгээд шагнах болно гэж хэлсэн байна. Амен. Амен. Би та бүдээс нэг асуултыг төгсгөлд нь асууя. Бид нар хэн бэ? Бид бүгдээрээ хэн билээ? Хаалгач. За, хариулаад байгаа зүгээр. Бид нар бүгдээрээ хэн бэ? Бид нар бүгдээрээ адвентистууд. Амен. Бид Бурхны харагдахыг дахин ирэхийг хүлээгч тийм аа. Амен. Энд юу гэж хэлсэн бэ? Түүний дахин ирэхийг хүлээгчд бас энэ тэтмийг хүртнэ гэж хэлсэн биз. Амен. Тэгэхээр энэ дараа хүмүүс зөвхт байдлын тэтэм зэхэгдсэн байна. Амен. Өнөөдөр миний номлын сэдв юу байсан бэ гэхээр Бурханд бүхнээ зориулъя гэдэг сэдв. Бид ямар Бурханд итгэж байгаагаа мэдэхгүй бол яаж бүхнээ зориулах юм бэ? Яаж баатар шиг амиа золиослох юм бэ? Бас бид нар зориулах гэдгээ мэдэхгүй бол яаж зориулах юм бэ? Бидэнд зориг байхгүй бол яаж зориулах юм бэ? Тэгээд сая биний номлол донд асуултын хариулт өгөгдсөн бахаа гэж найдаж байна. Тэгээд эзэн та бүгдийг хэрэг хөлтгөө.